Өглөөний мэндийг хүргэе монголчуудаа Eagle News-ээс өглөө хөлбөр Jumping Class сургалтын төв дээрээс үргэлжлэн үзэж танд хүрч байна. Бид өнөөдрийнхөө сурвалжлагаар Jumping Class сургалтын төвийн багш Ариун Чимэгтэйгээ хамтраад үзэж та бүхэнд бас баримтын шавраа бас ямар бүтээл урлаж болохыг бол заахуулна. За тэгээд өнөөдрөөс миний хувьд бас анхны хичээлдээ бол сууж байгаа. Тэгэхээр багш маань өнөөдөр надад ямар хичээл бас заахаар бэлтгэсэн бэ? За өнөөдрийн хичээл болохоор бүгдээрээ хөрхэн юм туулайн бүгж хий гэж шийдсэн. Туулайг яаж хийх вэ гэхлээр юм үндсэн яг төрсөө заагаад өгнө. Тэгээд дараагийн аргачлалуудыг заагаад өгнө. За тэгээ хамгийн эхлээд яг үндсэн 8 өнгө байдаг гэж өмнө ярьсан. Тэгээд яг ямар 8 өнгө байдаг вэ гэхээр за манайд чирнэлийн аган байна. Цагаан, улаан, улбар шар, ногоон, цэнхэр, шар гэсэн үндсэн 8 өнгө байгаа. За тэгэхээр бид нарт одоо ягаан өнгө байхгүй гэхээр бид нар одоо ягаан өнгийг гаргах хэрэгтэй. Би бас тэгэхээр яг гайхчлаа. Энэ бол ягаан өнгө байхгүй юм. Тэгсэн ягаан бүгж хийлгэн гэдэг. Тэгэхээр бас яг ягаан өнгийг гаргах бас өнгнүүдээс одоо нээж хойж бол гаргана гэсэн үг юм биш үү? За тэгээ мэдээж ягаан өнгийг гаргахад бол хүүхдүүд маань сайн мэдж байгаа. Цагаан өнгийг улаантай хойж гаргана гэсэн. За тэгэхээр улаанаасаа их авчвал бас хитрхи ягаан болчихно. Тийм болохоор бас хүүхдүүд маань ч гэсэн өнгөд харуулж авах хэрэгтэй гэсэн. За тэгээ бүгжний орцол ерөнхийдөө ийм гэдгийг ерөнхийдөө сайн хараад тий ихэнх нь цагаан гэдэг утгаараа ер нь бүгжнийхаа хэмжээтэйгээр цагаан шаваа ихэнхтэй авчихна. Тэгээ дээрээс нэмээд улааныг. Тэгэхээр бид нар ягаанаар нүрийн хийн, чихийн хийн, бас ардлын бүгжний хэсгийг хийх учраас энэ хэмжээний шаврыг авна гэсэн. Бол хүүхдүүд шууд их хэмжээгээр биш бага хөлөө миний хүссэн өнгө гарч ийн үү гэдгийг их хараа. За ингээд наашин цаашин татсан маягаар ингээд өнгө маань холигдсон гэсэн. Өнгөө уустал нь сайн хадгалах хэрэгтэй. Миний энэ ягаан өнгө бол болоо байна гэж харцаа тий. За тэгвэл би дахиад нэмээд улаан өнгө аваад халиад өгнө. Эхний ээлжинд бага шаврынхаа шавраас авч аваад халж үзэн. Энэ их зөөлхөн тийм ээ. Их хуруугаар өвдөхгүй, чилэхгүй маш хэвтэйхэн санагдаж байна л да. Одоо толгоогоо хамгийн эхлээд хийж өгнө. За тэгэхээр би толгооны хэмжээтэй шавраа авч үзье. Энийгээ хатаахгүй тул саунд дээр хийгээд доош нь харуулад тавьчих. За одоо ингээд шавраас эргэж агаад сая бол холиод нэлээд сэргээсэн гэсэн үг тий. За тэгээд төрсөөл хамгийн эхлээд ер нь бол бүх төрснүүд маань бөөрийнхий төрснөөс гардаг. За тэгэхээр хамгийн эхлээд бөөрийнхий хийх нэ гэсэн үг. Гой өөгүй цэвэрхэн гой бөөрийнхий болохын тулд чанга дарж бөөрийнхий хэлнэ. Чанга дарж бөөрийнхий. Тий. Тэгвэл ямар нэг юм зураасгүй өөгүй бөөрийнхий болно гэсэн үг. За тэгээд ингээ харах юм бол яг 100 биш. Жохон шовхоройтой. Тийм бага туулааны маань нүүрэн. Тэгэхээр энийг ямар хэлбэр вэ гэхээр өндөг хэлбэртэй гэж ярьдаг. Өндөг хэлбэртэй. За тийм өндөг хэлбэртэй хийхин тулд гарынхаа энэ хэсгийг ашиглаад ингэж гаргаж өгнө гэсэн үг. Халгаараа. За би энийгээ тавилаа шавраа. Жохон чүд. За одоо ингээ өндөг хэлбэртэй болгоцсон. Одоо бүгдээрээ артлыг хавтгаалж өгнө гэсэн үг. Уртал нь бол хавтгаа биш тий бөмбөр хэлбэртэй байгаа. За энийг ширээн дээрээ тавьж аваад хөнгөн гарын алганы энэ хэсгээр хөнгөн дараад за тэгээд зах хэсгээр нь дараад өгнө. За ингээд туулааныхаа нүрийг хийсэн бол хамгийн эхлээд бүгдээрээ хээг гаргаж өгөх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл шавар хатгаас өмнө хээгээ гаргахгүй бол хатсны дараа хээ гарах боломжгүй. За тэгэхээр бүгдээрээ багж аваад туулааны ам нь V хэлбэртэй байгаа. Тэгээ U хэсэгтэй нэг ясны U хэсэг шиг гэсэн үг. За тэрийгээ эхлээд эхний дээдлийн хоёрыг ингээд хөнгөн дараа гаргаад өгнө. Дараа нь доотлын зураасыг гаргаад U хэсгийн дээдлийг гаргаад Ингэж гараад дайрах болсон уу? Бачаа чинь. За тэгээд доор нь дээрмэ. Тий, доошоо ингээ унтсан. За нүдийг харах юм бол туулаа маань энэ хажуу тишээ ингэж харсан маягтай байгаа тий. За тэгэхээр хамгийн эхлээ хоёул ижилхэн цагаан нүд хийхин тул за шавраа сэргэн. За тэгээд өөр хэлж аваад хоёр тэмцүү болгохын тулд амархан арга зааж өгье. Ингээ бөөр хэлж байгаа жоохон зөөн болгож аваад
энийгээ тэнцүү 2 хуваагаад өгнө гэсэн үг. За тэгвэл тэнцүү 2 нь болно. Тэгэхгүй бол жижиг том болчих магадлалтай тийм ээ. За ингээ 2 хуваагаад өгтөө. За тэгээд бөөрийн хилээ. Гаргачнаа. Ер нь их энэ яг хэдээс хэдэн насны хүүхдүүдээс юм зориулагдсан хичээл одоо яг надад зааж байгаа юм бол. За энийг бол одоо ер нь бүх насныхан хийж болно доо. Хүүхдүүд ч гэсэн хамжууд ч гэсэн ээж нэр аав нар ч гэсэн хүүхдтэй хамт цуугаад хамт цагийг тий. Бөөрийн хичээм наад жоохон дараа төнгөн дараа төгсөн. За нүд маань болцсон. Одоо нүднийхээ харыг хийх хэрэгтэй. Тэхийн тулд эхлээд нүднийхээ тэр хар хэсгийг холоод хөлж жоохон хөнгөн дараа. За нөхөлцөө учраас нүдээ хийхэд амар штэ тий. Яг энэ хэмжээтэй. За тэгээ баг зэргийн хаш аваад жоохон сэргээж аваад чихэн хөрхний юм ярина. За тэгээ жоохон бүр хэлээд нөө цэглсэн газараа за ингээд та нүдээ Ерөнхийдөө толгойн хэлбэрээс болж байгаа шиг юм тий. Хүүхдүүд ер нь яг энэ jumping leg-ийн барилшаар ингээд юм хийхэд ер нь хэр хөвгөлтэй байдаг бол ер нь энэ хооронд нь яг юу хийх вэ? хөгжилтэй штэ. Хүүхдүүд чинь нөгөө яг ижил биш, яг өөр өөрсдөө тийм онцлогтой хүүхдийн төвшнүүдийг гаргаж ирдэг байхгүй. Тэгээ өөрсдөө ч гэсэн яг одоо энэ байгаа бүтээлтэй адилхан биш, бас өөрчлөх сонирхолтой байдаг. Тэгээ хүүхдүүдийн хувьд бол яг хүссэн өнгөөрөө тий хөвчлэн юм. За заавалж би агаан гэхгүйгээр би бор тулаа хийгээд гэдэг юм тий. Тиймэрхүү байх. Яг өөрийнхөө хүссэн юмгаар ер нь явах дуртай байна. Чих маань урт тусал хэлбэртэй гэж ярьдаг. Тэгэхээр энэ чих нь бол арай энийгээ бодвол арай богинохон. Яагаад гэвэл энэ чих маань унжиж уршаа орж иж байгаа учраас хоёр өөр хийх нэ гэсэн. Энэ нь арай жижиг, энэ арай урт байх нэ. Бөөрийн хилж өгнө. Эхлээд бөөрийн хилээ дараагийнхаа туршаа ордог гэсэн. За бөөрийн хийснийхаа дараа би энэ жижиг төрс учраас гараар ингэж хийхэд бас хэцүү. Тэгэхээр гарынхаа энэ хэсгийг ашиглаад би тусал хэлбэртэй болгоод байна. энэ бас юм дүрсийг гарах бас их чухал юм шиг байна тий. Ер нь бол эдгээр маань яг л бүгд яг төрснөөс л үлдэж байгаа штэ. Өндөр хэлбэртэй бөөрийн хий тусал гэл. Тэгээд төрснүүдээ ер нь сайн сурчвал дараа нь дараагийнхаа юмыг хийхэд ч гэсэн хэлбэр болно гэсэн. Миний зүг болж байна уу? Болж байна. Тэгээ жоохон бүдүүн байгаа. Тэгэхээр жигтэй болно. Тэгэхээр жоохон ярис болдог. Эсвэл жоохон шавраа хасаад Жаахан шуураа. жижиг чих юм. За ингээ урт тусал хэлбэртэй хийсэн. Одоо бидний голын цагааны хийх хэрэгтэй. Цагаан шавраас аваад бас сэргээж өгнө. Одоо дахиад энийгээ цагаан өгтэй болно гэсэн үг үү? Үгүй зөвхөн цагаанаа гэсэн үг. Гол наа гэсэн юм шиг. За энийг болохоор гомн гэж нэрдэг урт. Урт цагаан. За энийг бол жижиг хэмжээтэй учраас гарынхаа нэг хуруугаар гомн хэлбэртэй болоод нэмэртэй хэлбэртэй болоод байна. За тэгээд энийг хэмжээнд нь харуулаад чинь зүсэж аваад чихэн дээр ингээд анаа гэсэн. Өнөөдрийнхөө сурвалжлагаараа бас бид за jumping leg сургалтын төв дээрээс бол ариун чим өгөгчтэй бол хамтраад за бөгжин тулааг бол хийж сонирхууллаа. Ингээд бас залуучуудаа бас хийж сонирхуулсан танд маш их баярлалаа. Үзэж та бүхэндээ бас цуврал олгоод бид jumping leg сургалтын төвөөс маш олон зүйлийг бол хийж бэлтгэн. Ингээд бидэнтэй өнөөдрийн сурвалжлагаараас хамт байсан танд баярлалаа. Харин хөтөлбөр үргэлжлэж байна.